Энэ удаагийн түүхтэр бол нэлээд сериосны юм ярих гэдэг байгаа. Тэгээд энэ нь болохоор 14-тэй охин хүүхэд сэтгцийн жоохон асуудалтай. Тэгээ өөрийнхөө ээжийн амь насыг бол хөнөөсөн. Шүүх юу гэж дүгнсэн бэ гэхээр сэтгцийн асуудалтай ээж гисэн. Хүний амь насыг бүртлэхээр тийм төлөвлөгөө боловсруулсан л бол ял үрэх чадвартай хүн юм а гэж дүгнээд 14 настай охин бүх насаар нь хорих ялыг бол оноосон байгаа. За энэ охиныг бол Карли гэдэг. Карлийн уг нь бол их сайн хүүхэд, сургуультай нэр хүндтэй, бүрэн анги дэвшиж сурдаг, сурлагаараа бол сургууль дотор ингээд нэлээд толгой зөгтөг хүүхэд байсан байгаа. Тэр битгий л сургуультай байнга онын шилдэг сурагч болдог тийм охин гэсэн үг. Гэхдээ Карлид бол нэг асуудал байдаг. Энэ бүр 6 настай байхаас нь хойш эхэлсэн. Тэр асуудал нь бол Карли ерөөсөө байнга толгойн дотор хий юм сонсдог, ямар нэгэн дуу хоолой ингэж байнга сонсдог тийм сэтгцийн асуудалтай гэсэн үг. Тэгээ энэ асуудал нь яг ээж нь ингээд санаа зовоод дэмжлэгээ хийлгээл олон сэтгэл зүйч гээл амар олон хүмүүсээр ингээд дамжуулаад эмчлүүлэх гэж маш олон удаа хичээсэн боловч энэ 11 нас хүртэл ерөөсөө ингээд яг цэгцэрч өгөхгүй. Тэгээд энэ илүү ингээд асуудалтай болоо. Тэгээд жоохон нэг юм бие хаагаа өвтөгдөг тийм ээ нөгөө сэтгэл зүйн асуудалтай өсвөр насны хүүхдүүд өөрийгөө өвтөгдөг тийм нэг аюултай үзэгдлүүд гардаг шүү дээ. Тэгээд ийм үзэгдэл гараадсэн болохоор ээж нь санаа зовоод дахиад эмчтэрээ дагуулж очсон. Тэгээд эмч нь олонгоо зүгээрийнхөө гэрээр эмчилнэ, өөр арга бол байхгүй. Эм бичиж өгж байгаа. Гэхдээ энэ эмчилгээ ерөөсөө нэмэр болохгүй байсан. Тэгээд хамгийн гол нь энэ Карли болоод яг энэ зүйл дээр сэтгэл санаагаар унаад байдаг байсан уу? Эсвэл цаа сэтгэлийн сэтгэл зүйн сэтгцийн асуудал нь жоохон нөлөөлөд байсан уу? Бас болохгүй юм хэрэгэлдэг. Тэгээ энэ нь бол энэ эмчилгээг нь сармж болоход маш их том хүчин зүйл болж байгаа шүү. Тэгээ Карли бол яг энэ байдлаар ахаа 3 жил яваад 14 нас хүртэл бол явсан. Тэгээд энэ хугацаанд өөрийгөө бол их том болсон л гэж бодоод ах шиг байгаа юм. Найз нөхдөдөө гадар хондог болж байгаа юм тийм ээ. Тэгээ ер нь бол нэг асуудал бол бүр улам даймжраад тэгээд нөгөө хэрэгэлдэг муухай юм аа бол ингээл байнга найзуудтайгаа тогтмол хэрэгэлдэг болоод уг нь бол өөрт нь нэг аюул нэг сайн найз байдаг, эрэгтэй найз байдаг. Тэгээ эрэгтэй найз нь бол ингээ хамт ингээ болохгүй зүйл хийж байгаа. Сүүлдээ Карлид бол бас хэлсэн байгаа байхгүй. За энэ бол арай хэмжээнээс хэтрээд байна. Ингээд хоёлоо болохгүй. Тэгээ юм уу зүйл хэрглэж болохгүй гэж найздаа бол хэлсэн байгаа. Карлигийн хувьд гэх юм бол найзуудаас илүү бүр өвөр доод суулгаж юм хэргэлдэг. Тэгээ эндээ бүр дондолтын хэмжээнд ингээ очсон байгаа байхгүй. Тэгээ Карлигийн ээж нь бол маш завгүй ажилтдаг эмэгтэй. Мэдээж нь аав нь бол нас урсан уу эсвэл салсан уу мэдэхгүй. Ямар ч аав нь бол хамт амьдэрдгүй байж байгаа. Өөрт нь ээж нь сүүлд өөр хүнтэй суугаад хойд эцэгтэй гэсэн үг. Тэгээ Карли хойд эцэгтэй бас тийм дуртай бол биш. За Карлигийн яг энэ байдал бол бүр даймжраад бүр сургууль дээр хүртэл бүр маш тийм нэг донорцсон байдалтай өдр очдог болсон. Энийг бол ангийнх нь хүүхдүүд анзаараад ингээ багштай хэлнэ тийм ээ. Багштай хэлэнгүүд багш нь мэдээж ээжт нь хэлнэ. Хамгийн гол нь ээж нь Карлигийн яг өөрийнхөө сургуульд нь бас ажилладаг математикийн багш хүн байсан. Нэг өдөр Карли сургуулийнхаа гадаа сууж агаад эрэгтэй нэг сайн найзтайгаа маш их ширүүн маргаан болсон байгаа байхгүй. Тэр маргаан дээр нь бол Карлиг чиний байгаа нөхцөл байдал чинь ингээ огт болохгүй байна. Чи бүр аюултай төвшөнд очиж байна. Чи энэ байдлаа ингээ зогсоохгүй би ээж чи хэлнэ гэдэгдэг байхгүй. Тэгсэн чинь Карли бүр маш ихээр уурлаад найзтайгаа маргаалдаад ингээ хоёр тийшээ салсан. Энэ эрэгтэй найз нь өөрийнх нь үг нь авахгүй байсан болохоор айсан уу, маш ихээр ууралсан уу? Ямар ч гэсэн ээж рүү нь бол өөрийнх нь хийдэг байсан бүх зүйлийг нь мэйлээр бичиж үлдээсэн. Юу хэрэгэлдэг байсан нэ тийм ээ. Карли болохоор тийм нэг шингэн тамхи мэтийн нэг зүйл нэг юм сурдаг юм хэрэгэлдэг байсан байгаа байхгүй. Юм найруулж хэрэгэлдэг байсан юм уу? Би тэрийг сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн яг тэр зүйл нь нэлээд л болохгүй зүйл. Тэгээ тэрнийхэн талаар ээжд нь хэлж байгаа юм бас онлайнаар бас хүмүүстэй ингэж танилцаад байсныг ээжд нь ингэ хэлж байгаа. Тэгээ ээж нь ажил дээр байж байгаа тухайн мэйлийг аваад бүр дэлбэртлээ уурлаад Карлиг аваад шууд гэрлүүгээ явсан. Явах замдаа ээжтэйгээ машин дотор маш их нэлийн ширүү маргаан болсон. Тэгээд Карли ээжтэйгээ гэртээ орж ирээд Карли бол ингээд шууд галтгоонд ингээд үлдчихэж байгаа. Харин ээж нь уурандаа Карлигийн өрөөрөө ороод хэрэгэлдэг байсан юм бүх юм нь олохоор ингээд өрөөрөө нь орж байгаа байхгүй. Энэ үед Карли бүр өстой чинь terrible ID гэдэг шиг бүр аимшигтэй санаа олсон байгаа. Карли ээжигээ яг өөрийнхөө өрөөрөө нь явсны дараа аав ээжийнхээ өрөөрөө ороод гуцанд ороос нь гарбууг нь аваад ээжийнхээ араас өөрийнхөө өрөөрөө орсон. Яг Карлиг өөрийнхөө өрөөнд нь ороход ээж нь тийм шингэн тамхиг нь олцсон. Яг гартаа барай байжсэн. Яг Карли энэ үед ээжигээ 3 удаа будаж амь насыг нь бол хөнөөсөн. Маш аимшигтэй хэрэг гарсан. Карли энд ерөөсө харамсахгүй байгаад байсан. Хамгийн гол нь
Карли ээжигээ будчихад доош нэг давхурт галтгоороо буугаад тэгээд ээжийнхээ утаснаас хойд аав руугаа мессеж бичиж байгаа. Ээжийнхээ өмнөөс одоо яг ээж нь бичиж байгаа юм шиг хонгор минь ингээ гэртээ ирэх болж гинөө гэдгсэн чинь хойд аав нь болохоор ээжийг нь гэж одоо би очиж байна, ажиллаа дуусгаад очиж байна гэд хэлж байгаа. Тэнгүүд Карли бууга бэлдээд гэртээ хойд аавгаа хүлээгээ суужсан. Тэгээ хамгийн аимшигтэй дүр зураг нөх юм бол Карли яг хойд аав руугаа мессеж бичснийхээ дараа найз руугаа бас мессеж бичсэн. Миний юу хийснийг ирж харах уу гэд найзтай хийсэн зүйлээ харуулсан. Гэтэ найз нь одоо яг айс нуу одоо гараа цухтаас юм мэдэхгүй байна. Ямар ч байсан найзыгаа тэгж хэлсэн байгаа. Чи гадаа гараад хүлээж. Би одоо ингээд аав ирж байгаа. Тэг би аавыгаа ирэхээр уулзна гэд тэгж байгаа байхгүй. За тэгээд одоо энэ камерын бичлэг дээр маш аимшигтэй зүйл бичигдсэн байгаа. Энэ дээр болохоор Карли ээжигээ хөнөөцөд байж байхдаа ерөөсөө ингээд гимжиж байгаа юм байхгүй. Уцаар оруулжсэн. Гинт дуулж эхэлсэн. Тэгээ энэ нь бол одоо мэдээж одоо энэ хүүхэд бүр сэтгэл зүйн аягүй том асуудалтай байна гэдгийг бол хэлж болно. Эсвэл янз бүрийн юм хэрэгэлсэн байсан уу тий. За удалгүй бол хойд аав нь бол яг гаражт машинаа тавиад гэрийнх нь урд талхаар бол орж ирсэн. Карли үгийн зүрхийг шууд хойд аав руу буудаж эхэлсэн. Мэдээж бас эрэгтэй хүн байна, жоохон самбаачлахтай бултаж амжаад мөрөн дээрээ бол маш том шарахтай үлдээд бос жирэнгүүтээ Карлигаас гарбууг нь булааж аваад энэ оронд бол Карлигараа сутаасан. Тэгээд хойд аав нь бол цагдаа дуудаад болсон бүх зүйлийг л хэлсэн байгаа. Азуулахад гэрт нь хяналтын камерууд маш олон байсан. Одоо ингээ камер дээрээс харахад Карли ингээд гүйж байгаа найзтайгаа цуг гүйж. Тэгээд найз нь тэгэхээр бас гадаа нь бас хүлээж исэн байгаа байхгүй. Мэдээж удалгүй ингээд цагдаа нар ирсэн. Тэгээд хойд аав нь бол цагдаа нарт болсон бүх процессыг хэлээд Карлиг бол хайж эхэлсэн. Карли замын доотлын маш том бохрын хоолойны шугам дотор ороод нуугдсан байсныг бол Карлиг бол олж авсан. Тэгээ миний энэ гэмтэргийн бичлэгүүдээс үзчихсэн хамгийн аимшигтэй шүүх хурлын бичлэг бол одоо энэ л байна л да. Яагаад гэвэл Карли одоо яг тухайн үед бол сэтгцийн асуудалтай байсан гэж дүгнэж байгаа. Давхар бас жоохон нэг юм хэрэгэлсэн тийм мансуурсан байсан гэж үзэж байгаа. Тэгээд юу хийснээ энэ шүүх хурал дээр ирээл ойлгож байгаа. Тэгээд ээжигээ буудж байгаа тэр бичлэгээ үзчихэд одоо бол Карли бол уйлж эхэлсэн. Гэхдээ Карлид бол одоо баг зэрэг найдвар байсан. Бусад одоо энэ хэрэг бол олон нийтэд дийлэгдсэн хэрэг байсан. Тэгээд хүмүүс ч гэсэн энэ шүүх хурлыг маш их анхааралтайгаар ингээ харж ирсэн байхгүй. Арайч Карлид бүх насаар нь хорих ялыг бол өгчнө гэж хинж бодоогүй. Тэгээд шүүгч бол юу гэж дүгнсэн бэ гэхээр хүний амь насыг бүрлэхээр одоо ингээд төлөвлөгөө зохиож байгаа хүн бол одоо сэтгцийн асуудалтай биш ээ. Энэ хүн бол одоо ял хүлээж авах одоо тийм чадвартай хүн байна гэж үздэг гэж байгаа. За манай Монголд яадгийг би мэдэхгүй. Ямар ч байсан энэ бол одоо гадаадад болсон хэрэг шүү дээ тий. Тэгээ 14 настай та нар зүгээр бодоод үзээрэй. 14 настай дээрээс нь сэтгцийн асуудалтай батлагдсан. Тэгэнгүүтээ бас нэг жоохон тухайн үед бол бүр цоо өрөөл байгаагүй юм хэргэлцсэн байсан. Тэгээд ээжийг ингээ хөнөөсөө хэргийг шүүгч энэ охинд бүх насаар нь хорих ялыг оноосон. Гэхдээ энэ шүүх хурал маш олон хүмүүсийн шүүмжлэлд өртсөн. Хүүхдийн эрхийн одоо байгууллагын хүмүүс ч гэсэн энэ шүүмжилсэн. Энэ сэтгцийн асуудалтай гэдэг нэрээр гэмт хэрэгээс чөлөөлөгддөг одоо ийм зүйл ер нь баг бол байхгүй болчиход байгаа юм шиг байна. Тэгээд хэрвээ үнэхээр сэтгцийн асуудалтай гэж дүгнэгдэх юм бол мэдээж албатай эмчилгээнд явна. Тэр албатай эмчилгээ бол шоронд орсноос илүү аимшигтэй зүйл байдаг гэдгийг хүмүүс бол бас ойлгохгүй байгаа юм шиг байна. Өсвөр нас гэдэг бол хүний амьдралын хамгийн гол мөчлөг нь байдаг. Яг өсвөр насн дээр авсан хүмүүжил тийм ээ төлөвчлөөрөө үлдсэн амьдралаараа амьдэрдэг. Тийм болохоор яг өсвөр насн дээр явж байгаа хүүхдүүдийг ямар ажил хийж гин, ямар мэргэжил сонгох гэж гин, ямар сургууль сурах гэж гин, тэгээ сургууль дээр ямар найзуудтай байна гэдгийг одоо үед бол хүмүүс бол анхаардаг болсон байх хэрэгтэй. Хуучин бол яг хөө сэтгэл зүйн асуудлууд бол мэдээж байдаг л байсан байх. Гэхдээ яг нийгэм бол ингэж амар стресстэй үеуд бол байгаагүй. Одоо цаг үед бол энэ одоо үеийн энэ өсвөр насны хүүхдүүд бол нийгмийн маш их стресстэй үед бол амьдарч байгаа учраас янз бүрийн юм толгойд нь ордог ч юм уу эсвэл одоо нийгэмд маш олон зүйл тэднэрт нээлттэй байгаа. Тэгэхээр аюул их ойрхон байдаг учраас өсвөр насны хүүхдүүдэд бол ээж аавын оролцоо, ах дүүнэрийн оролцоо одоо бүр маш их хэрэгтэй байдаг шүү. Тэгээд хэрвээ өсвөр насны хүүхдүүд ч юм уу 10 жилийн дүүнэр үдчихэж байгаа бол сэтгэл санаагаар унах эсвэл хин нэгэнд гологдох, орхигдох тэр мэдрэмжийг авлаа ч гэсэн ямар нэгэн байдлаар өөрийгөө хохирох, өвтгөх, бусдыг одоо яг тийм ээ бусдаас өшөө аавн ч юм уу яг тийм байдлаар арга замыг огт эзээ шийдэж болохгүй шүү. Энэ бол одоо ингээд хэдийс сэтгцийн асуудалтай байсан 14 настай байлгаа шоронд бүх насаар нь хорчлоо. Одоо энэ охин бол одоо ингээд та нар уйлж байгааг нь харж штэ. Бүр ингээд
одоо бүх насаараа ингэж амьдрна гэдэг та нар боддоо. Бүх насаараа ингэж зоож шаналж амьдрна. Тэгэхээр ерөөсөө энэ одоо муу мухай зүйлийг хэрэглэж мансуурч ерөөсөө болохгүй. Энийг хизээж амьдрал чинь байх ёсгүй зүйл гэдгийг бол ойлгох нь чухал шүү. Тэгээ кино клипэн дээр гардаг шиг тэр хар тамхи янз бүрийн мансуур болох байц гэдэг юм чинь тийм гоё сайхан хүнийг те мэдрэмжийг гоё тулд авчирдаг зүйл бол биш. Яг нь тухайн үедээ бол нэг тиймэрхүү зүйл мэдрэгдэл баг. Гэхдээ л үлдсэн амьдрал чинь ерөөсөө тэр чигээрээ там болж хувирна гэсэн үг шүү. Тэгээ энэ бичлэгэн дээрээс бол одоо ийм аимшигтэй зүйл бол байдаг юм байна. Энэ гэмт хэргийг бол ингэж шүүдэг юм байна. Гэмт хэрэг хийсэн хүн ингэж хохирдог юм байна. Үлдсэн насаараа ингэж зовж амьдрдаг юм байна гэдгийг би харуулахыг хүссэн. Бичлэг энэ түрээд өндөрлж дараа уулзлаа. Түр баяр та.